За сайн байна уу. Өнгөрсөн 7 хоногийн хагас бүтэн сайнаар Сквадрын талбайд Япон фестивал гэж боллоо. 2 өдөр. Компаниуд нь оролцож байгаа компаниудын тоо тэгээ үзэж байгаа хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна. Ер нь 4-5 жил ингээ хийчихэж байгаа шүү. Япон фестивал дээр очивол Японы соёл, хоол унд тэгээд олон юм харж болно. Тэгээд би ч Японд 7-8 жил сургуулиудаар явсан болохоор Япон одоо бидний хувьд их ойрхон байдаг. Тэгээд юу гэж Япончуудтайгаа их боломжоор харьцсан янз бүрийн ажил төрлийн холбоотой байдаг. Тэгээд яг хоо энэ жилийн Япон фестивал сая хийсэн ер нь компаниудын тоо нэмэгдсэн байна. Энэ дээр салбараар нь ярих юм бол хоолны газрууд нэлээд олон байна. Тэгээд жижиглэн худалдаа, хүнс, янз бүрийн нэмэлт бэлтгэл гэдэг юм уу. Энэ дээр хоёр хүнээс жоохон ярилцлага авсаа бид нар одоо ингээ бэс дээр тавина. За нэг нь болохоор Японы юу юм байна? Барай заслал. Барай заслал, массаж тэгээд зүү. Сатоши гэж хүн байна. Ханаа хэм блэ? Таке ханаа. Эмч. Ер нь Олимпийн Японы шигшээ багийн юуны трамплин гэдэг нэг үсэрдэг цаны юм байдаг шүү дээ. Тэрний эмчээр олон жил ажилласан юм байна. Тэгэхээр яахлаа массаж хийн, гэмтэл тэгээд застдаг гинэ. Тэгээд өөр бас нэг массаж тийм зүү дөнөрийн бас ганц хоёр газрууд харагдчихжээ. Тэгэхээр энэ юугаараа сонирн бэ гэхээр манайхан чинь нөгөө зүү дөнөр гэдэг уламжил өөрийн юмтэй хятад солонгос энэ гэдэг ингээд энэ зүүн хот Азийн чинь бүгд зүү дөнөрийн соёлтой болсод шүү дээ. Тэгэхээр яг Монголд энэ бас боломжийн бизнес байж магадгүй. Яг тэгвэл бид нар ч өөрсдөө мэдж байгаа юм чи. Тэгээд энэ хүний хэлж байгаагаар болохоор Монголд бас тийм нуруу гэх юм уу ингээд үе мөчний өвчтэй хүмүүс нэлээд байна. Тэгээд яг ийм тийм өвчтэй хүмүүс ч гэдэм үү. Энд салбараа ажиллаад тийм хүмүүс нэлээд байгаа учраас энэ бас эмнэлгийн дажгүй явж байгаа гэж хэлж байна. Тэгээд юу гэдгийг энэ хүн бас яг та Японочийн технологи энэ сайтай юм чи энэ нөгөө хүүхдийн хөлний нум гэж байдаг гэж байна. Ер нь хүн болгон нөгөө хөлний хөл чинь нум гэж байгаа шүү дээ. Нумарж явах хэрэгтэй. Ер нь хүн нумарж явах хэрэгтэй тэгсэн чинь ингээд тэгшэрчт юм байна. Яг тэр дасгал хөдөлгөөн багтай тэгээд нөгөө муу утал өмснөөс болж. Тэгээд нумрахлаар яадаг нум ингээд тэгшэрхлээр яадаг вэ гэхээр яа нэгс үг шүү дээ. Нөгөө нуруу бухтийн тэгээд бүх ингээд биеийн баланс алдагдахлаар ингээд бүх юмдаа ингээд эргээд нөлөөлдөг юм байна. Тэгэхээр тэр нумын тэгшилдэг тийм уловч авчирсан юм байна. Тэгээд эдгээр чинь компьютераар ингээд хүнийг зогсоож үзээд жин хаана ингээд даралт өгж мөгж гэдгийг яагаад онцлоод тэгээд тэр нумаа одоо ийм ном тийм ном гэж хийж өгд юм байна. За тэгэхээр энэ хоолны хувьд ч гэсэн бас эхлээд манайхан чинь солонгос хоол орж ирэл одоо хятад Япон хоол орж ирээд хоолны салбар ч гэсэн Япончууд бас нэлээд амжилттай явж магадгүй гэж бодод байна. Яагаад гэх юм бол эдгээр чи одоо шийдэл машинаар ярих юм бол хамгийн сайн машин хийж байгаа улсууд чинь хоол мол бос салбар ч гэсэн хятад солонгосуудаа үзлэр явандаас Япон хоол чи ирүүл гэж юм. Тэгээд надад чи үйлдвэрлэлийн зохион байгуулалт энэ сайтай юм чи бас Монгол дэлгэрж магадгүй бид нар. За саяны эмнэлгийн хувьд ч гэсэн бас ярих тухайда энэ хүн ганцаараа хийхгүй. Өөрөө болохоор зүү дөнөрөөр хийгээд барай заслаа Япон маягийн барай заслал нөгөө Монгол хүмүүстэй заагаад ингээд хамтарч хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ гоо сайхан ч юм уу ингээд шинэ салбарууд ингээд Монгол одоо 2000 он 2010 он эхэлж гаднаас солонгосоос ч юм уу орж ирээд тэгээ яванда эхлээд солонгосууд ингээд хийж чад яванда одоо монголчууд нь бас эзлэмж идэв юм уу өөрийн байр тэр сая сурсан хүмүүс нь өөртөө салбар малбар нээгээд ингэж бас гадны технологи ингэж орж ирд юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ Японы технологи бас үнээр тэр эмчилгээний үр дүнтэй байх юм бол энэ бас нэг зөв юм орж иж байгаа юм болов уу Монгол таарсан юм орж иж байгаа юм болов уу гэж бодлоо. Хоёр дахь нь Mobicom-ийн залуучуудтай уулзлаа. Mobicom ч нөгөө Японы хөрөнгө оруулалттай гэдэг учраас энэ нөгөө Монгол фестивалийн Улаанбаатарын Япон фестивал жил болгон ордог гол оролцогч. Тэгээ мэдээж ивент итгэж гэдэг нөгөө цадалтай компани учраас дэжгүй мөнгө төгрөг өгдөг баг. За эдгээр болохоор нэг ийм ChatGPT гэдээ бид нар байгаа шүү дээ. Ярьж байгаа шүү дээ. ChatGPT 4 гэдэг нь болохоор үнгүй байт юм байна. Би ч гэсэн хайна ашиглаад байгаа л да. Өдөрт нэг 4-5 юм асуухлаар за тад нэг 4 цагийн дараадаг ажилтуулна уу гэдэг. Энд чинь үнгүй юм болохоор хязгаартай байдаг. Тэгсэн чинь Mobicom болохоор Mobi AI гэдэг аппликейшн гаргаад зөвхөн өөрийнхөө хэрэглэгчдэд тэр нөгөө ChatGPT 4-ийн дараах 5-ыг нь үнгүй
ашиглах боломж олгож байгаа юм байна. Mobi AI тэрнийгээ дайлуулж байна. За тэгээд Mobicom мэдээж том компани ч асар масран том. Тэгээд янз бүрийн гоё засцсан юм байна. Тэгээ яг нөгөө Японч чинь өөрсдийн тэр одоо Япон фестивал гэдэг Японы элчин байт юм уу? JICA ингээ бүгд хамтраад Японд байгаа Монголд байгаа Япон компани бүгд нийлээд ийм арга хэмжээ хийж байна. Мэдээж одоо 30% нь Япон компаниуд л 70% нь Японтой холбоотой Монгол компаниуд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд их зохион байгуулалтаар өөрсдөө соёлыг сурчлаад ийм арга хэмжээ. Энэ арга хэмжээ нь бас ер нь тогтох маягтай ийм сонирхолтой арга хэмжээ болд юм аа. Тэгээд энэ цаашдаа ч гэсэн одоо бид нар ч Японоос сурах юм их байна гэж байгаа юм чи. Нэг очиод үзэхэд гэмгүй, хоол ундын нийтгэд гэмгүй. Яг би Япон гэж бас яриад байна гэхээр манай Монголоос гадаадд сурж байгаа манай Японч 20,000 хүн байгаа шүү дээ. Манайх шиг жижиг орноос бол 20,000 хүн тэгээд тэдний нэг 5,000 ямар ч гэсэн юу оюутнууд. Тэгэхээр Япон бол бидний нэг 3 дахь хурш гээд байгаа бас нэлээд хөгжилтэй Азийн хамгийн нэг номын хөгжилтэй бидний хурш байх хэвээр нэг орн болов уу гэж бас бодож байна.